инфляци юм бага, оны ихэнх шинжилгээ бага явж ирлээ. Тэгэхээр энэ маань өөрөө мөнгөний бодлогын орчинд зөөлрүүлэх энэ нөхцөлийг бий болгож байсан л да. За тэгээд сонгуулиас хойш шинэ засгийн газар бүрдэлтэд за нэлээд ойр хэдийн хүчтэй мэдээлэл гарсан. Эдийн засгийн нөхцөл байдлын тухай. За энэ зах зээлийн шок үүсгэсэн. За шок үүсгэсэн хэрэг зах зээл дээр спекуляц хийдэг эдийн засгийн сонирхолч нар энэ тоглож байгаа юм. Тэгээд богино хугацаанд 7 хоногийн дотор 250 төгрөгөөр одоо төгрөгийн валютын долларын эсрэг суларсан. За ийм тохиолдолд Төв банк бодлогын хүүгээ хөдлөхөөс өөр аргагүй өөр сонголт байхгүй болсон. Тэгээ уг нь бол бодлогын хүүний одоо гол эффект өгдөг зорилт нь бол инфляцийг оруулах. Тэгээ энэ удаа бол ханшин дээр огцон хөдлөг гарсан учраас энийг зөөлрөлийг сарнжуулах ийм зорилгоор өөр одоо гарах хэмжээ бүртгэгүүлдэг. Тэгэхээр уг нь бол мөнгөний бодлогын төлөвийг 10-аас 11-12% харьцангуй зөөлрөх боломжтой байсан. Одоо нэг тийм болчлоо.